Олон улсын валютын сангийн асуудлаар чойжлсон сайд Монгол банкны ерөнхийлөгч төлөөлөгч нарын хийсэн мэдээлэл олон нийтэд өгж эрг зэрэг олон санаа бодлууд нийгэмд явж байна. Тэгэхдээ бид бол энийг сангийн яамнаас 3 хоногийн өмнө тодорхой албан ёсны мэдээлэл өгөхийг шаардсан боловч өнөөдөр хүртэл өгсөнгүй. Ардчилсан намын бүлэг, Монгол Ардын намын бүлэг хоёулаа энэ улс орны эдийн засагтай холбоотой асуудлаар байр суурь илэрхийлэх боломжийг бол түр олгох ёстой. Харамсалтай нэг өгөөг учраас өнөөдөр бид нар өөрчлөсөн нөхцөл байдлыг хоорондоо ярилцаж хэлцлээ. Олон улсын валютын сангийн тавьж байгаа нөхцөлд анхаарах зүйлүүд бол нэлээд олон байгааг бол манай гишүүд санал болгож ярилцлаа. Хамгийн гол зүйл чойжлсонгийн мэдээснэр хүн амын орлогын албан дотор нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хөтөлбөрийн нөхцөлд нэмж оруулж байгаа нь бол өнөөдрийн эдийн засгийн төлсөн нөхцөл байдалд бол байж болсгүй зүйл байна гэж бид үзэж байгаа. Энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байгаа нэг анхаарал татж байгаа зүйл юу гэхээр төсвийн зарлагд анхаараагүй. Төсвийн орлого тал дээр нийгэмд ажиллаа хийж байгаа баялаг бүтээж байгаа хүмүүсийн татварыг нэмэх тухай асуудал орж ирсэн нь бол хамгийн эмзэгсэл болж байна. Олон улсын валютын сан өнөөдөр Монголын нөхцөл байдлыг дутуу өмсөн байж болзошгүй нөхцөл байдал байгаа. Тэгтээ засгийн газрын нэг ямар нөхцөлтэйгээр ярьсан нь бол ойлгомжгүй. Нэг зүйл анзаарэгдэж байгаа. Эрх баригчид өнөөдөр ардчилсан намын бодлогын алдааг засаж байна гэж байгаа хэдий боловч энэтэй бол ардчилсан нам байр суурь нэгдэхгүй байгаа. Бидний харж байгаа онцгой энэ бодлогын алдаа биш юм. Энэ зөвхөн бодлогын зөрүү юм. 2012-оос 16-нд ардчилсан нам засгийн эрхийг барьж байхдаа гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр бид нар эдийн засгийн хүндрэлээс гарна гэсэн гол концепцийг барьж ирсэн. Энэ ч гэсэн юугаар нотлогдсон гэхээр эдийн засаг дахь уул уурхайн түүхийн эдийн өмнө 2-3 дахин унсан нөхцөлд бид нар 1.5 тэрбум долларын Чингис бондоор Монголын нийгэм эдийн засгийн доктортой байдлыг хангахад бол хангалттай ажилласан гэж бид харж байгаа. Ажлын байрыг нэмэгдүүлэхгүй, ажлын байрыг хасагдуулахгүй байх. Цалингийн хэрэглээний үнэлэмжийг бууруулахгүй байх. Орон сууцчлуулах хөтөлбөрийг дамжуулан иргэдийн орон сууцтай болгох. Ипотекийн зээлээр дамжуулан бид нэр ажлын байрыг хангалттай буу болгох чиглэлээр бол үр дүнтэй ажилласан гэж дүгнэлэг. Энэ дүгнэлт гэсэн өнөөдөр нотлогдож байгаа гэж би ингэж харж байгаа. Харин өнөөдөр олон улсын валютын сангийн энэ төсөл хөтөлбөрийн төсөл дээр бол өндөө бол Монголд төсөв мөнгөний хатуу бодлогыг баримтлах ийм даалгавар ирж байгаа шиг байна. Төсвийн эдийн засагт төсөв мөнгөний хатуу эдийн засгийн бодлого бол байж болсгүй зүйл юм. Энэ өөрөө эргээд цалин нэмэхгүй байх. Цалин нэмэгдээгүй үед бидний хэрэглээ буурсан үед дээр нэмэгдээд хуримтлал буу болохгүй ийм ядуу иргэдэг буу болгох ийм төсөл рүү орж болзошгүй нөхцөл байдал үүсэж байна гэдгийг бид хаана анхаарах хэрэгтэй. Энэ бол Монголын эдийн засаг дахь нөхцөл байдал төдийгүй Монголын хүн амын ард түмний амжиргааны төвшинг цацааж байгаа ойлголт гэж ингэж ойлгох хэрэгтэй. Тийм учраас бид нар бол өнөөдөр эцсийн дүгнэлтийг бол гаргаагүй байна. Олон улсын валютын сангийн эцсийн хөтөлбөрийн төсөл ирэхэд бид нар ардчилсан нам зарчмын байр суурийг зайлшгүй илэрхийлэх ёстой байна гэдэг зүйл дээр бол анхаарлаа хандуулсан гэдгээ би та бүхэндээ хэлье.
төсвийн зардлыг бууруулах тал дээр хөтөлбөрч ямар ч зүйл тусагдаагүй байна. Энэ асуудлаар манай бүрүүд орж гишүүн байр суурь зөрчилд илэрхийлэх баг. Тэтгэврийн насыг өсгөх тухай асуудал яригдсан байна. Тэтгэврийн насыг өсгөхдөө бүр Монгол хүний дундаж наслалтын хэмжээнд өсөж байгаа нь бол зөв буруу юу гэдэг дээр бид нар анхаарлаа хандуулах хэрэгтэй. Ардчилсан намын засаг барьж явах үед тэтгэврийн насыг бага хэмжээгээр нэмэгдүүлэх саналыг оруулж ирэхэд ардын нам өөрсдөө маш их эсрэг үйлдэлтэй үзүүлж байсан. Өөрөөр хэлбэл ардын намын энэ үйлдэл өнөөдөр бол 180 градус эргэсэн байна. Хэрвээ бид нар олон улсын валютын сангийн энэ нөхцөл байдлаар явах юм бол 2016 онд ардын намын авсан амлалт хэрэгжих ямар ч боломжгүй болох юм. Тийм учраас эрх баригчид энэ дээр анхаарах байхаа гэж ингэж найдаж байна. 2012-оос 16 онд ардчилсан нам 1.5 тэрбум долларын зээл авсан Чингис бондор. Өнөөдрийн энэ олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр 5 тэрбум долларын зээлж хэрэг нэгдэж байна гэсэн мэдээлэл байна. Эрх баригчид энэ дээрээс 4 тэрбум зөрүү гарч байгаа 4 тэрбум доллар юунд зарцуулах юм бэ гэдэг олон нийтэд заавал мэдээлэх шаардлагатай. Тэр үед зарим нэг гишүүд энэ хөнгөөр юу хийх юм бэ гэдэг асуудлыг яг бидний шиг өнцгөрөнд тавьж ирсэн. Бид нар 1.5 тэрбум доллараар юу хийсэн нь бол олон түмний нүдэнд нээлттэй байгаа учраас тайлбар шаардлагагүй байх гэж бодож байна. Тийм учраас энэ дээр бол заашгүй хариу өгөх шаардлагатай гэж би ингэж харж байгаа. Өөрөөр хэлбэл тухайн үед ардчилсан намын авч ирсэн зээлээс даруй 3.6 дахин их зээл авах ийм нөхцөл болцлыг тавьж байгаа нь бол тодорхойгүй байдлыг үүсгэж байна гэдгийг та бүхэндээ бас хэлчихье. Байцаалт авах нэрийн дор өмгөөлөгчийн байлцуулсан мөртлөө өмгөөлөгчийн гарсан хойно гэмтэн баримтлагаа хийсэн анхаарал татж байгаа. Мэдээж ардчилсан нам гишүүдэд хамгаалах үүрэгтэй хамгаалах болно. Гэхдээ хэрэгээс хаацалах гэж байгаа асуудал нь угаасаа биш юм. Энд хүний эрх хууль хувир ноцтой зөрчигдсөн. 2 гишүүн асан орон зайд хордлох хийгээгүй. Очиж мэдүүлэх өгөхгүй зүхтаах үйлдэлийг хийгээгүй. Дуудсан цагт нь очиж асуусан асуултанд хариулж явсан хоёр. Их хурлын гишүүн байсан хүмүүсүүд. Хариуцлагатай хүмүүс. Гэтэл яагаад энэ хүмүүсүүдийг байцаалт авах нэрийн дор гэмтэн баримтлага гэдэг нь бол хүний эрхтэй холбоотой асуудал. Шүүхийн шийдвэр гараагүй. Ямар ч тогтоох шийдвэр үзүүлэлгүй. Өнөөдөр хүртэл ар гэрийнх нь зөвхөн жолооч нь одоо түлхийг нь авч өгөхөд л одоо энэ хүн баримтлагаад явж байгаа гэдгийг мэддэг нь энэ өнөөдрийн нийгэмд байж болох зүйл үгүй юу гэдэг тухай асуудал юм. Тийм учраас хуулийн байгууллагууд энэ дээр эргээд нэг анхаарах хэрэгтэй. Бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүмүүсүүд. Бүх зүйл ил тод байх хэрэгтэй. Хэрвээ хэрэгт нотлогдож шалгагдсан нотлогдсон бол тэр үйлдлийн олон нийтэд зарлаад тэр зүйлийг нээлттэй байхад бол энийг болохгүй зүйл байхгүй. Гэтэ энэ дээр хүний эрхийн зөрчил бол онцгой байр суурийг эзэж байгаа гэдгийг би та бүхэндээ хэлье. Мэдээж ардчилсан нам энэ асуудлаар байр суурийг илэрхийлнэ. Илэрхийлэгч ёстой гэж харж байгаа. Аливаа нэгэн эдийн засгийн үйл явцыг улс төрийн үйл явц болгож хувирахыг бол бид хаана төвчж болохгүй. Хэрвээ өмнөний дараа урд нь ерөнхий сайдаас асуудаг ямар нэгэн үйлдэл буруусгаж баримтлагаа эхлэх юм бол Монгол оронд 1937 он эхэлнэ. Наадмын өмнө баримтлагдаг, цагаан сарын өмнө баримтлагдаг, асуудал үүссэн асуудлуудаас хол хөндөө байлгахын тулд хөнгөн юм сенсац маягийн юм хөөж хүний эрхэнд талддаг явдлыг ардчилсан нийгэм зөвшөөрч болохгүй. Тийм учраас хууль хяналтынханд энэ дээр тайлбар өгөх хэрэгтэй. Бид ч гэсэн энэ тайлбарыг авна гэж бодож байна.
сая бүлгийн хурал дээр бид нар ярилцаад яг хууль эрхийн дагуу хуульчдын байга байгуулах тухай асуудал, хүний эрхийн асуудал зөрчигдсөн тухай асуудлаар ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэлээ. Энэ дээр бол олон зүйлүүд хамрагдаж байгаа. Олон ардчилсан намын гишүүн нэртэй ийм хүмүүсүүдийг энэ асуудалд хоморголон шалгах нэрээр хууль бус үйлдэлүүдийг хийх оролдлого явж байгаа. Энийг бид тавсан зогсоох ёстой. Чингис Бондын зарцуулалтын асуудал дээр яригдах юм бол ардчилсан нам ардын нам гэдгээр нь ялах ёсгүй маа. Хэрвээ хөгжлийн банкн дээр үнэхээр энэ олон зээлдэгчийг шалгах ийм асуудал үүсэж байгаа бол ардын намын төлөөлөлтөд авсан зээч шалгаа авахгүй, ардчилсан намын төлөөлөлтөд авсан зээч шалгаа авахгүй бүгдийг нь ижил шалгах ёстой. Тэгвэл энэ дээр бол ялгуурл байж болохгүй гэдгийг би бас анхааруулж хэлэх зүйтэй байхаа гэж ингэж бодож байна. Эцэст нь хэлэхэд ер нь бид нар ардчлалын үн цэнийг нухчин дарах олол руу дэндүү үржтэй явж байна. Ардчилсан намын хийсэн бүх зүйлийг үнгүүдүүлэх, үгүйсэх зүйлийг улс төрд ашиглаж эхэлж байгаа. Энэ өөрөө эргээд бидний 26 жилийн өмнө байсан хуучин нийгэм рүү явах ордлогыг эрчтэй хөдөлгөж байгаа нь бол Монголд асуудал үүсгэж байгаа гэдгийг хаана ойлгох хэрэгтэй. Энэ бидний хүссэн зам биш юм гэж. Одоо нэг зүйл багцлагдж харагдаж байна. Нэг болгоомжил байна. Миний үхээр энэ олон улсын валютын сангийн эерэг сэрэг олон энэ мэдээлэл иргэдийн дунд таалагдж байгаа, таалагдахгүй байгаа. Хөгжлийн банк Чингис Бондтой холбоотой анханасаа хийсэн энэ үе шаттай зохион байгуулалттай улс төр олон хүний хилэмжүүлэх чиглэл рүү алхам чиглэгдэж байгаа. Нэгдүгээр бид энийг анхааралд авах ёстой гэж бодож байна. Хоёрдугаарт энэ улс төрчдийг баримтжиж байгаа баримтчилгаа ардын намын мэрэгэн их болтын сонгуулийн сурч санаа ажил өнөөдрөөс эхэлж гэнэ үү гэж бид ингэж үзэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн сурчлагыг сөрөг хүчнийхээ гишүүдийн баримтчилгаанаас эхэлж гэнэ үү гэж. Хэрвээ ийм байгаа бол ийм зүйл байж болсгүй зүйл юм. Энийг ардчилсан нам төвчиж болохгүй зүйл гэж бид ингэж харж байгаа. Ардчилсан нам энэ 7 хоногт энэ асуудлаар нэгдвэл байр суурь илэрхийлнэ гэсэн ийм төлөвтэй байгаа гэдгээ та бүгд мэдэгдээ. Асуулт байна. Пүүжэ дараач. За сэтгүүлчдийн өнөөдрийн хамгаалан альтгая. Тэгэхээр олон улсын валютын сан тодорхой саналыг Монгол Улсын засгийн газар тавьсан. Тэгэхээр нэг зүйлийг бас тодруулж хэлэх зүйтэй байх. Олон улсын валютын сан хилцээ хийдэг юм аа. Олон улсын валютын сан болзол тулгадаг. Хэрвээ хилцээ хийсэн бол бид нар extended fund facility буюу энэ хамгийн муу үдирийг авахгүй бид нар standby хөтөлбөрийг авах хэрэгтэй байсан. Тэгэхээр өнөөдөр энэ олон улсын валютын сантаа хийсэн энэ одоо тавьсан саналын үр дүнд бол тодорхой эдийн засгт маш их хүндрэлтэй зүйлүүд гарах юм байна гэж нэгдүгээр харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг хүндэрсэн, худалдаа авалт, иргэдийн худалдаа авалт маш муу болсон. Энэ нөхцөлд бол энэ эдийн засаг засгийн газар бас тодорхой хэмжээний мөнгийг оруулах ёстой. Энийг буцааж танна гэдэг бол энэ эдийн засгийн улам боомдлох үйл ажиллагаа болж байна гэж харагдаж байгаа. Хоёрдугаарт нь олон улсын валютын сан энэ зардлыг танах тал дээр бол ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэг төрлийн албан хаагчид ноогдох иргэний тоо бол нэг дэлхийн дунджаар бол 100 орчим байдаг. Гэтэл Монгол улсад бол хамгийн өндөр буюу 18 хүн байдаг. Хэрвээ энэ нэг хүнд ноогдох төрлийн албан хаагчид ноогдох хүний тоог 21 буюу одоо 15%-аар тандлаа гэж үзэхэд бол ойролцоогоор 800 орчим тэрбум төгрөг хэмнэх боломжтой. Энэ тал дээр ямар нэгэн тийм зөвлөгөө өгөөгүй байна. Хоёрдугаарт нь ер нь төрийн байгууллагуудын зардлыг 5
5%-аар одоо танахад ойролцоогоор 450 тэрбум төгрөгийн зардал хэмнэгдэнэ. Энийг бол жишээ нь одоо энэ ээлж тус чуулганаар хилцэж олон улсын валютын санал тавиаг байна. Тэгэхээр энэ зөвхөн энэ хоёр одоо хяналтээс л ихэд ойролцоогоор 1 тэрбум 250 буюу тэр олон улсын валютын сангийн санал болгоод байгаа 440 сая долларыг бид нэр олчих боломжтой. Тэгэхээр энэ бол энэ олон улсын валютын сан бол Монголын эдийн засгт тус нэмэр болох биш, харин илүү боомлсон, хөгжлийг удаасгасан тэр зүйлийг санал болгож байна гэдэг нь эндээс харагдаж байгаа. Тийм учраас энэ төсвийг одоо хилцэх байх ээлж тус чуулганаар. Тэгээ энэ үед бол бид өхөн энэ төсвийн зардлыг танах тал дээр төрийн албаа агчийг тоог одоо багасгах тал дээр бол арлсан нам санал тавьж ажилланаа. Ингэснээр бид өхөн бас өөрсдөө дотооддоо асуудал шийдээд явах боломж одоо манай улсад байгаа гэж арлсан намын бүлэг үзэж байгаа. За асуулттай сэтгүүлч байна. 25 дугаар суугдлууд надад нэг хоёр асуулт байна. Стендбай хөтөлбөрийг ер нь яг хэрэгжүүлэхгүйгээр одоо яг энэ тавиад байгаа шаардлагыг нь биелүүлэхгүйгээр өөр яг ямар боломж эдийн засгийн хүндрэлийг давах ямар боломж байна гэж харж байгаа юм бэ. Тэгээд Эрдэнэт дарга сая бас 2 дугаар асуултан дээр ардсан намын өгшөлтөй хэд хэдэн хүмүүсийг бас шалгаж байгаа гэж нэрийн тодорхой ойлгох юм боломж байна. Яг энэ хөгжлийн банктай холбоотой асуудал. Стендбай хөтөлбөрийг одоо ч стендбай биш болчлаа л доо. Эдийн засгийн санхүүгийн хөтөлбөрөөр өөр нэртэй болоо явуулчлаа. Олон улсын валютын сан эдийн засгийн төсөв нөхцөл байдал хүндэрсэн үед энэ улс орнуудад санхүүгийн туслан хэмжээг үзүүлэх маягаар хэрэгжүүлдэг. Тэгэхдээ олон улсын валютын сангийн энэ ажилсан энэ төлөөлөгчийн дүгнэлтэн дээр бид нэг орчуулж авч үзсэн. Энэ дээр нэг зүйлийг бичсэн байгаа. Хамгийн хүнд нь юу байсан бэ гэдэг нь түүхийн эдийн үн огцон бууч гадаадын шууд хөрөнгө оруулалт задран унсан Монголын эдийн засагт хүнд цохилт болсон гэж. Би бол энэ тодорхойлтыг зөв гэж харж байгаа. Түүхийн эдийн үн унсан. Ганц уулуурхаагаас хараад эдийн засагтаа Монгол орон. Харин өнөөдөр эсэргээрээ түүхийн эдийн үн өссөн. Жишээ нь $4,000 байсан $6,000 хүрсэн. Нүүрсний үн $30 байсан $110,000 хүрсэн. Уулуурхаан үнсэн өсөж борлуулалт нэмэгдэж байгаа энэ үед бид нар өөрийнхөө төсвийн сахилга бат төсвийн зохицуултыг сая хүрүүдэрж гишүүний хэлснээр зөв зохицуулт хийх юм бол энэ хүндрэлээс бид нар эдийн засгийн онцгой хүндрэл учрахгүйгээр гарах боломж үүссэн гэж ингэж харж байгаа. Ганцхан зүйл биднийг зовоож байгаа нь тэр юу гэхээр уртлын авсан зээлийг төлөх хугацаа тулгымдсан байгаа учраас энийг яах вэ гэдэг асуудал бол үүсэж байгаа. Харамсалтай нь манай эрх баригчид засаг авсныхаа маргаашаас эдийн засгийн үнэлэмжийг бууруулах, эдийн засгийн үйл хөдлөлтийг буу болгох энэ нөхцөлийг өөрсдөө хийснээс олон улсад гадаадын хөрөнгө оруулагч нарт санхүүгийн байгууллагуудад итгэл алдарч ихсэн нь бол энэ хүндлээд бодтой хүндлэлийг үүсгэсэн гэж бид нар хаана зөв ойлгох хэрэгтэй. Чингис бондтой холбоотой асуудлуудаар манай намын харьяалалтай хүнсүүдийг бол шалгаж байгаа нь бол олон нийтэд ойлгомжтой байгаа. Энэ дээр ерөнхий сайд асан алтан хөгийг хүртэл одоо энэ дээр бас янз янзын асуудал үүсэж болзошгүй байгаа. Манай Батбаяр Гарамгаавтар хоёрыг бол зохион байгуулалтаар анхнаас нь нэг үүсгэсэн асуудал 400 би энэ дээр нэг баримт таавахын үзүүлээ саний асуултан дээр яасан 400 хэдэрүүлэн чинь гэрээ хийсэн
440 сая төгрөгийн гэрээ гэдэг нь энэ байна. Энэ 440 сая гэрээг хийхдээ, гэрээний нөхцөлийг хийхдээ энэхүү гэрээний нийт үнийн дүн нь ажлын нийт санхүүжилтийн эхний ээлжийн санхүүжилт байна гэж гэрээндээ тодорхойлсон. Ажлын нийт санхүүжилтийн хэмжээг захиалагч санхүүжуулагч тогтоох бөгөөд энэ асуудлыг нэмэлт гэрээгээр зохион байгуулна гэд нэмэгдээд хэд болов юм чинь? Нэмэлт гэрээгээр зохион байгуулна энэ гэрээнийхээ дагуу бид нар ийм тоо гаргасан юм байна. 1.8 тэрбум тийм ээ. Энийг зөвхөн л хөнгөн хүний сэтгэл зүйд хийдэг тайлбар хийгээл 400 сая төгрөгийн ажлыг гэнтэн 1.8 тэрбум төгрөг болгоод өсгөж хийсэн байдлаар харагдуулж нийгэмд ойлгуулсан. Гэвчлэнгээр ийм буруу зураг ойлголтыг нийгэм түгээчхэд энийг зохион байгуулалтаар улс төржүүлснэгэд бид шүмжилж байгаа. Бид энийг хэлмэгдүүлдэг хэлж байгаа. Би нэг хариулж. За, олон улсын валютын сан бол манад 5 тэрбум долларын зээлийн шугам нээж байгаа. Тэгэхээр энэ зээлийн шугам бол төслийн болон төсвийн зорилтоор зарцуулагдана гэж байгаа. Өөрөөр хэлбэл төсвийн цонхоог нөхөх зорилтоор зарцуулагдана гэсэн үг. Бид нар ийм зээлийг авах ёсгүй. Яг тэгвэл бид нар гаднаас зээл авах тохиолдолд бол Чингис бонд шиг хөрөнгө оруулалт, өөрөөр хэлбэл хөгжлийн хөрөнгө оруулалтад буцаад тэр бонд нь энэ ард түмний аж амьдралд хэрэгтэй тэр ядангуяа одоо экспортыг нэмэгдүүлсэн, импортыг оруулсан тэр одоо үйлдвэрлэлийг бий болгоход зарцуулагдах хэрэгтэй гэж үзэж байгаа. Тэгэхээр ер нь бол бид нар бол энэ заавал олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүйгээр хөгжих бүрэн боломжтой. Энэ жил жишээ нь одоо ардын намын одоо бас бүх зүйлийг харуулах сонирхол бидэрт байхгүй. Энэ жилийн хувьд бол жишээ нь 17 оны төсвийг 16-нд хэлцэхдээ нэгт төрний шинэ бүтээн байгуулалт тавихгүйгээр шийдвэрсэн байгаа. Өөрөөр хэлбэл бидний эдийн засаг хүндрэлтэй байж байгаа үед бол нэг суманд таман газрын байр барих шаардлага байхгүй л дээ. Тийм учраас энэ өөрөөр шинэ бүтээн байгуулалт тавихгүйгээр нэг 2 жил явчих юм бол Монголын эдийн засагт ороо босоод ирэх боломжтой. Эдийн засаг 16-нд маш хүндрэлтэй байсан ч гэсэн татврын орлого нэмэгдсэн. Яагаад татврын орлого нэмэгдсэн бэ гэхээр ил тодын тухай хууль гэж байгаа. Өөрөөр хэлбэл нийтдээ 37 онд их найдын хөрөнгө ил болсон. Энэний татврууд маш ихээр хөндлөж байгаа. Хоёрдугаарт нь нэмэгдсэн өртгийн албан татвар түүний одоо буцаа олгохтой холбоотой хууль хэрэгжснээс болж маш их тийм одоо орлого татвар төлөлт бол энэ бий болсон. Ингэснээр бол энэ татврын орлого бол өнгөрсөн жил эдийн засаг хүнд байсан гэсэн нэмэгдэж орсон байгаа. Тэгэхээр цаашдаа бол энэ сайн зүйл маань энэ Монгол улсыг жижигхэн эдийн засгтай энэ улсыг бол аваад явах бүрэн боломжтой. Энэ үүнийхээ хажуугаар бид нар төрний хэлсэнчлэн одоо зардлаа танах асуудлыг эрчимтэй хийгээд явах юм бол манай улс бол өөрийнхөө хүчээр бие дагаад хөгжих тийм бүрэн боломжтой эдийн засгт орон гэж харагдаж байгаа. За, бос дахиад нэг асуулт байна. Энд хөгжлийн банкны шалгалтыг одоо үнэнд нийцэхгүй гарсан гэж үзээд байгаа мó гэдэг асуулт байна. Хөгжлийн банкны тэр сүүлд гарсан шалгалтаар болохоор төсөв төртгөө 4158 билүү 52-оор нэмэгдүүлсэн гэж бүр мэдээлэл хийсэн л дээ. Ажлын хэсгээс 4158. За энэ компани болохоор Monroe компанитай бол холбогдчихсан. Нөгөө шинэ уулзуур янзлсан гэдэг. Тэгээд тухайн үедээ одоо яг ирэх барьж явах үед яг энэ хөгжлийн банкнд энэ юу болоод байна гэж шалгалт хийж болоогүй мó. Тухайн үед шалгалт хийсэн бол өнөөдөр ийм асуудал яриад байхгүй байсан болов уу гэж би бодож байна тийм. Тэгээд дараагийн асуулт нь одоо энэ валютын сангийн хөтөлбөрт орох урьдчилсан нөхцөл шаардлага биелүүлэхийн хүрээнд төсвийн орлого нэмэгдүүлнэ гэдэг байгаа. Тэгээд 8 төрлийн татвар нэмнэ гэдэг. Тэгээд яг энэ татвар нэмэх аргаар орлого нэмэгдүүлэх боломж байгаа мó. 2017 оны төсвийг бол бас энэ нэмж хасах юмнуудаа нэлээд сайн чангалсан, эцсийн дүнд нь хүрсэн л гэж яриад байгаа шүү дээ, тийм. Эдгээр асуултанд хариулт авах хүсэн. Хөгжлийн банкны шалгалт үнэнд нийцэхгүй байгаа. Нийцэхгүй байгаа. Яг л хөгжлийн банкны зээлээр олгогдсон бүх
бүх ажлууд үндсэндээ бол хийгдэж дууссан байна. Тэр автозамууд, энэ Улаанбаатарын гудамж төслүүд би дахиад нэг юм онцолж хэлье. Хүнийг юм хийснийхэн төлөө үнэлгүйгээр ялдаж болохгүй. Тэр хүмүүсд хулгай хийгээгүй, худлаа хэлээгүй, ажлаа хийсэн. Шалгаж болно. Тэр нь чанарын болон санхүүгийн зөрчил байна уу гэдгийг шалгаж болохоос биш, хүний эрхэнд халдаж үнэлгүйгээр баривчилж болохгүй. Бид энэ дээр л байр суурь илэрхийлж байгаа. Саяны асуусан зүйл чинь сайн миний түрүүний хариулсан энэ гэрээ байж байна. Монородын зам хийсэн гэрээ, гүрэн зам хийсэн гэрээ. Энэ дээр тодорхой заасан зүйлийг 400 саяын өртөгтэй ажлыг 1.1 тэрбумаар хийсэн байх гэх мэтийн худлаа мэдээллийг нийгэмд тарааж болохгүй. Энэ л гүтгэлэг юм. Тийм учраас бид энэ дээр хатуу байр суурьтай байгаа. Хоёр дахь асуудал. Олон улсын валютын сан дээр төсөн мөнгөний хатуу удалгыг баримтлахдаа төсвийг бүрдүүлэх нөхцөлийг зөвхөн татвараар орлого нэмэхийг бид нар шүүмжилж байгаа. Тантай санал нэг байна. Зөвхөн татвараар орлого нэмнэ гэдэг бол иргэдийн болон баялаг бүтээгчдийн кармаа руу орж энэ зээлийн иргэн төлөө өгсөн тулгын шаардлагатай юм. Энийг зөвшөөрч болох юм уу гүм үү гэдэг дээр бид нар дүгнэлт зайлшгүй төрийн өмнөөс гарах хэрэгтэй. Түүнээс чойжсрын гэдэг хүн очоод тэрийг төрийн өмнөөс хийсэн мэтээр яриад энэ дээр төрийн өмнөөс ийм болно гэж мэдээлэл хийж олон нийтийг савлуулж болохгүй. Тийм учраас бид ийм байр суурьтай байгаа. Хэрвээ энийг бид нар олон улсын валютын санг авах зайлшгүй шаардлага байна гэж үзэж байгаа бол иргэдийнхээ өнөөдрийн байгаа хэрэглээ, өнөөдрийн байгаа хуримтлал, өнөөдрийн байгаа цалин түнлэг бууруулах үйлдвэрлэлүү бусдын даалгавраар санаатаа орж болохгүй. Энэ бол бидний барьж байгаа байр суурь л гэж бид аахынд хэлье. За ер нь бол олон улсын валютын сангаас тавьж байгаа тэр татврын орлогын нэмэгдүүлэх тухай асуудлууд бол ер нь бол ганц нэг өөрөөр хэлбэл автомашины 4000 cc-гээс дээш хөдөлгөөртэй машины татврын нэмэх тухай асуудал байгаа. Энэ бол яг мэдээж нэг ард түмэнд таалагдана л да. Яг гэвэл таасан хэрэглээ гэдэг учраас. Гэтэл тэрний хажуугаар ихэнх нь өөрөөр хэлбэл шатхууны татврыг нэмэгдүүлэх асуудал байна. Тэгэхээр энэ эцсийн хэрэглэгч чинь хэн байдаг вэ гэхээр ард түмэн байдаг. Өөрөөр ард түмнээс тэр бүх мөнгө бүгдээрээ л гарна гэсэн үг. Тэгэхээр энэ олон улсын валютын сангаас тавьж байгаа тэр татврын болон бусад одоо зарим нэгэн зардал хэмнэх тухай асуудал бол баян ядуугийн ялгааг асар их холдуулах тийм шийдвэр болж байгаа л гэж харагдаж байна. Өөрөөр ард түмний карманаас мөнгө аваад буцаагаад одоо илүү одоо орлоготой илүү боломжтой тэр хэсгэлөө бол оруулах тэр хөтөлбөр болж байна л гэж бид хүн үзэж байгаа. Би энэ дээр яг 4 татварыг онцлоод нэрлээд өгч та хүмүүс чеклээд авчаарай. Ийм татвар нэмэхийг шаардсан байна. Хүн амын орлогын албан татврын өндөрсгөх шатлал. Хадгаламжийн хүний албан татварыг буу болгох. Нийгмийн даатгалын шинтгэлийн хувь хэмжээг нэмэгдүүлэх. Шатхууны онцгой албан татварыг өсгөх гэсэн энэ шаардлагыг тавьсан. Энэ бүгд иргэн доржин халаастай холбоотой асуудал учраас бид энэ дээр зайлшгүй хэрэгж харах ёстой л гэж харж байгаа. За баярлалаа.